Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал ерөнхийлөгч асан улсын хурлын гишүүн Баттуулгыг 3 тэрбумын нөөцтэй төрөг нуурын нүүрсний орд газрыг Хятадын иргэнд худалдсан баримтайгаа талаар мэдээлсэн. За ингэхдээ ил хэрэгтэй холбоотой үйлдэлтэд 7 хоногийн дотор хариу өгөхийг тодтогсон байдаг. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан улсын хурлын гишүүн Мөнх Баясгалан улсын хурлын гишүүн Баттуулгатай холбогдож тодруулахад төрөг нуурын ордтой ямар нэгэн холбоо хамаарал байхгүй гэх тайлбарыг хэлжээ. Гишүүн хин нэгэн хандив авсан хурдаа орж ирлээ. Тэгээ би нэг асуудал гэж үзэхгүй л байгаа. 15 жил шалгаж ирсэн энэ 16 дахь жилийн л асуудал дахиад нэг асуудал байна гэж бодож байгаа. Өөрөөс нь асуусан чинь хэрвээ надад ийм орд байсан бол би наадахыг чинь улсын мэдэлд авах ёстой гэж та нартай 21 аймаг тойрохгүй байлгүй дээ. Хуулийн байгууллага шалгуулна гэж надад бол хэлсэн. Орхон байдгийн хувьд тэгж асуусан. Улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттуулгаас уг асуудлын талаар тайлбар авах гэсэн боловч өнөөдөр чуулганы хуралдаа ирсэнгүй. За харин хууль зүйн дотоод хэргийн сайдаас дээрх хэрэгтэй холбоотой хяналт шалгалт хийж байгаа хэсэг талаар тодруулахад засгийн газрын хуралдааны үеэр төрөг нуурын ордыг гадаадын иргэнд худалдсан за мөн улсын хурлын гишүүн Баттуулгатай холбоотой гэх мэдээлэл огт яригдаагүй. За учрал сайдын хийсэн мэдээллийг огт сонсож амжаагүй байна гэх тайлбарыг өгч байна. Засгийн газрын уралдаан дээр энэ асуудал ерөөсөө яриаггүй. Би аль биесээр хэлж байна. Огт ийм зүйл яриаггүй. Би ерөөсөө нэг зарчимдаа мэдэхгүй зүйл ерөөсөө ярьдаггүй учраас. Үнэхээр хууль ус зүйл байх юм бол тэгээд ер нь жамаараа шалгагдаад явах хэрэгтэй шүү.